Powered by Airplane. Аяли хөгжи. За ингээ баскетбол Kardashian-ийн цоо шинхэн дугаар ихээр бэлэн болоод байна. Тэгээ мэдээж бидэндээ хамтан ажилладаг Сэн 4.3-тай. Хамгийн зөөлөө. Яаж бичлэг үлдээхлээ. Саахан хүүтэндээ. Чи энийг яриад байгаа юм уу? Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зэ. Гампасуула бэбэш нэргөө бохор мөг тоол нэгтэн миний гар хэрэгөө зарлаг ирээгүй. За юу цан залуусаа ингээ баскетбол Kardashian season 2-ын бас нэгэн start bench card гэхээр бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр манай special guest болохоор үндэсний дээдлигийн хасийн үлгүүд багийн тамирчин Ж Тэмүүлээ өрөлцсөн ирсэн байна. Сайн байна уу? За хүмүүс миний бороо. За юу ч маань бас манайхаа контентын урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За, өрсөн баярлалаа. За тэгээд би шууд бас бэлтгэлээс нь дуусаад тавиад ирлээ. Тэгээд ойрын сониач юу байна? Санаа чинь тэгэл сая ECL-ийн тоглолт байсан. Тэгэл багтаас нэлээ олон асуудлууд гарч ирлээ те. Тиймэрхүү санаа чинь тань да. Тэгэхээр өнөөдрийн Жос өмнө харсан бро start bench cut гэх мас дундаас явна. Чи бол одоо л ингээ багийн ахлагч биш багийн тамирчин биш ч бол одоо ингээд баг хийцэн шүү. За. Тэгээ юу ч start bench cut-ээс өмнө бас хэд хэдэн асуулт байна л да. Ихэд би шууд ESL-ийн геймсгэлээ гэж бодож байна. Тухайн тоглолтыг ямар хуу ач холбогдолтой байсан бол уусаа мэдж байгаа. Манай уусаа бас ордонд байсан тоглолт үзсэн. Ордны уур амьсгал тэр фэн бис бол уусаа шгшөө багийн тоглолцоод уур амьсгалтай байсан. Тухайн тоглолтын дээр уур амьсгал тэр атмосферын талаар ярил ер нь. Яг нөө эзэн багийн монголчин ер нь бол нэг ордонтой болохоор нэг эзэн дочин гэж нэг гардаг талбайн даваад гардаг штэ. Тэгээ нөө плей-оффоос эхлүүлээд ер нь бас талбайн даваад тэгж гарвал айгуу гоё юм байна гэж санагдсан. Яг тэр ордон дээр зөвхөн нэг багийг дэмжиж ингэх нь бас айгуу гоё л мэдрэмжлээ. Тэгээд яг тоглолтын агуулгын хувьд бол мэдээж тэл 7 илүү байсан ч юм уу мэг тэгэл хүм болгон дараа нь ингээл өөртөө үзэл бодлоо гэсэн. Би бол уусаа тэгээд бас өгөнд гараач хэлсэн. Яг энэ дээр л уусаа ингээ шөмж уусаа боломжгүй шүү дээ чинь талбай дээр ингээ бөмбөг бөөрхий гэдэг шиг. Тийм учраас яг тухайн өдрийн зүгээр одоо тэр нэг тамирчин байгаа шүү дээ. Нэг 38 оноо авлуу да. Тэр гайг ер нь та ямархуу хэмжээнд хэр их судалсаад ингээд айн юу ингэдэм байх шүү гэхэлэр нь хэр одоо судалгаан дээр ч юм те. Ер нь бүх тоглогч нарын маскауда ер нь айгуу сайн байдаг манай араатны баг тэгээд тэр тоглогч нар ер нь айгуу сайн судалгааг нь хийсэн байсан. Тэгээд угаасаа тэр тоглогч ер нь Испани шигшээ тоглож исэн. Айгуу зэрэглэмжтэй тоглож исэн. Тэгээд ялцчихгүй сүлд тэгээд цаарс те. Үнэхээр цаарс. Яг нь тухайн хэрвээ тоглолтыг хоцсон бол бас цаашаа ямар хуу одоо хаашаа явж маавч юм тэр талаар бас мэдэхгүй хүмүүс байж магадгүй л те. Тэр тоглолтыг хожицсон бол манайх шууд шилдэг дөрөв рүү гарах байсан. ECL-ийн шилдэг дөрөвт гараад Pilots SK Knights гэдэг Солонгосын лигийн баг хоёрын хоцсонтой дөрөвний зөрдөг дээр тоглож ш. Тэгэж тоглох байсан. Өнгөрсөн жил маах Pilots-ыг Монголд хоцсон ш. BCL. Тэгэхээр ер нь бол айгүй өндөр боломжтой л байсан аврагын талаар. Тэгээ жоохон харамсалтай юм. Дараа жилийн BCL таанч хол байна да гэдэг те. Мөн бас саяхан бас хөлгүүд багийн хувьд бол нэлээд маш юм том гар зохирлол тогтвол ер нь хүчсэн байгаа. Би бас энээр бас манай зүс бас имэйл илэрхийлж байгаа. Тэгээд тухайн коуч үед зүгээр би бас одоо эргээд бас ингээд урч хариулгыг санагцсан. Тэр хүний үлдээсэн одоо legacy та бүхэнд үлдээсэн мессеж ч юм уу зөвхөн сагсан өмгөөс гадна бас та бүхэнд яг юуг одоо илүү чухалчилж хэлжсэн ч юм уу тухайн одоо бас коучинг тухай бас ярил ерхийлөө. Манай коуч бол бүр үнэхээр зэрэглэмжтэй байсан. Тэр баг миний бодлоор ер нь Монголын сагсан өмгийн түүхэнд Монголд ирсэн хамгийн өндөр зэрэглэлийн номер 1 коуч байсан. Тэгээд талбай мэдээ сагсан өмгийн систем юм үнэхээр агуу байсан. Тэгээд талбайн гадна бид нар ч ер нь хэрхэн мэрэгжлийн байх уу? Зөвхөн тоглогч мэрэгжлийн байхаас гадна коуч нар арын албаныхан хэрхэн мэрэгжлийн байх уу гэдгээс ахуулаад тэгээд бид нар өөр жишээ нь өөр газар бэлтгэл хийх гэж явна штэ. Тэнгүүт бид нар тэгэл замаараа одоо би коучийг авчи гэж ингээл машиндаа ингээл аваад явдаг штэ ер нь Монголд. Тэгэл тгийгээл тэнгүүт маа коучийг уурладаг. Гүү тамирчин бол яг тамирчин л байх хэвээр. Ингээд арын албаны хийх ажил ч юм уу те. Ингээд бүх зүйлийг ингэж мэрэгжлийн байлгахыг айгүй бид нарт сургачаал явсан да. Яг миний сонсор болохоор яг энэ жил Broncos дээр яг сүүлийн жил ажиллаж тэгээд retire хийчихсэн гэдэг зүйл би л зүгээр яг сонсч ирсэн. Тэр үгүй баха. Бид нартай ер нь бол эрхчилж гисэн хамтарч ажиллаа дахиад ингээд цаашдаа юмудаа ингээд яриа явж исэн. Тэгээд ямар ч байсан. За тэгээд артач энэ удаад юм байгаа. Тэгээд одоо улирлал дуусах чинь ер нь
плей-офф за зүгээр өнөөдөр байлээ юу standings харуул ер нь бол Дархан United тахаар байгаа. Тэгээ би мэдсэлдээ бас Дархан United нөө Bryce Johnson гаяалаад онд нь тэгээ Michael Myers ч юм ингээ ихэд багууд ингээд зузаад чинь энэ жилийн зүгээр би бол ингэж бодоод байгаа. Энэ жил зүгээр хөлгөө за нэгээс гарсан ба хоёроос гарсан бай 7-оор гарсан багтай нь ер нь зүгээр алцах байх. Зүгээр 8-тай ч гарсан би бол зүгээр ингээд дархантай ч таарсан юунтэй ихэд аль-алинтай нь л айгу энэ жилийн лигийн өрсөлдөөн бол арай нэг өөр төвшөнд байгаа санагдаад байна надад болохоор. Харин ер нь бүх багууд айгу жигд байгаа шүү дээ. Эхний шатнаас ахуулаад ер нь бол 6-7 тоглолт гараад явах гэж харж байгаа. Амар л плей-офф болох та энэ жил. За тийм манай өнөөдрийн бас ингээ start bench cut маань эхлэх гэж байна. Яа. Өнөөдөр болохоор би бас Тэмүүлэн зориулсан 3 start bench cut бэлдсэн ба. За тэгээд хамгийн ихний start bench cut маань болохоор за ингэж байгаа энэ болохоор Эфэ Толберт Жорди Чиманга. За наач амарх юм. Жорди гаранд. За. Чиманга Жорди Жордан Толберт гаранд. Толберт гаранд. Жорди Сэлгэн Эфэ гат. За ер нь яг энэ дэр би бас нэг юм хэлмээр байгаа. Ягаад тэгэхээр өнгөрсөн үйлрэл Жордан Толберт эхний тоглолтын эхний үйлрэлээс ахуулаад ингээ бүтэн байсан шүү дээ. Тэгэхэд Жордан Толберт бүр өглөө болгон 6 цагт ирж бэлтгэлээд. Бүр нэг ч бэлтгэл тасалж үзээгүй. Дисциплин бол амар. Дисциплин бүр үнэхээр амар. Дээрээс нь үйлрэлийн бүх тоглолтод ганцаархнаа Марко 1 лиг онорт үйлрлийг дуусгасан шүү дээ. Тэгэхэд бүх тоглолтод 35-аас дээш минут. Тэгээ нэг ч ингэж би өвдөж чинь би ингэж гомдолж байгаагүй. Тэгээд ингээд өглөө болгон 6-ад ингээд байж идэг. Тийм болохоор work ethic метик бол бүр өсө ярилддаг юм байна. Бүр үнэхээр ярилддаг. Жорж Толберт бүр үнэхээр бүр хүнэн цай хүн. Тамирчнаас бүр үнэхээр амар. Тийм болохоор би Жордан Толбертыг гараад байна. За. Чиминго бол үнэхээр бас тэгэл багийн амин сүнс шүү дээ. Яг тийм юуны одоо уур амьсгалын гэх юм уу. Үнэхээр фаны багийг нэгтгэж чаддаг. Ингээл бүх үед л ингээл бүжиглээл ингээл дуулаад явж байдаг. Тийм. Айгуу тийм юмчил юм фан юм шиг байлээ зүгээр. Миний анзаарсан зүгээр. 2 сарын 14-өөс би харсан чинь дейт мэд хайчих бас нэг тийм яваадах шүү. Тийм цаацч стори энэ бас гоё шүү. Instagram дээр дагуул хоол мол хийгээл. Тийм байна да. Эфэг зүгээр ер нь яг катлж шалтгаан ч юм уу зүгээр яг ингээд яг шалтгаан гэдэг юм байхгүй. Зүгээр ер нь бол ингээл 5 тоглож авах гэсэн бол мэдээж эфэг аавна. Ялч нөө богино цаг хугацааг өнгөрөөсөн ч гэдэг юм уу. Тэрнээс бол эфигийн тэр мэдрэмж яг тэр нэг ур чадвар энэ төр бол үнэхээр сайн. Ялчгүй Чимэнга Толберт хоёртой бол харьцуулагдах. Тэгээд замтаж ихний старт bench гэдэг бол юм байл. За окей. Эхнийх болж байгаа easy санаж магадгүй. Тэгээд ер нь одоо би болохоор ингэж бас он цаг ухраа гэж бодож байгаа. Ихэд яаж явж байгаа төлөвлөгөөд багтаа нэгдчихв. Ер нь MCB-г алгасчихсан уу? Би MCB-д 1 жил тоглосон. Нэг үйлрэл Royal их сургуулийн багаас. 1-р курстээ 1 жил тоглосон. Тэгэл 19-д шууд асуулт багт ороод. Тоод яг хин чамтай ингэж одоо офер тавиад. Манай Зок ах яг анх удаж офер тавиад. Ер нь тэгэл одоо манай ахлах дасгалж үлдэж болсон манай Ариун бол догш ер нь миний яг багш гэх юм уу? Миний яг сакс ер нь яг заасан багш яг тэрнээс өмнө багш нар байгаа л да. Тэгээ яг би хамгийн олон жилийг хамт ингээд жоохносоо явж байгаа. Тим коуч. Тэгэл iBox яриад пужаахтай уулзаал, зогхтой уулзаал. Тэгэл ер нь хамгийн анх орчихсон. Тэрнээс өмнө яг би iBox асуулгүй тоглолт гэсэн шүү дээ. Тийм байхад City дээр бэлтгэл ордог байхдаа би нэг 14-5 автогоос хойш баг ер нь ингээл плей-офф мав ихлэхээр очиж бөмбөг авч игдэг. Тусалдаг нэг тэгж явдаг байсан. Тэгэл явж байгаа л 3-3 тоглоод оюутны лиг 1 жил тоглоод тэгэл сэлбэр орчихсон дээ. Тэгвэл чиний хувьд welcome to the league moments гэж байдаг шүү дээ. Ингээд за ингээ NBA 5-таа морилоо гэдэг тийм зүгээр момент ингээд одоо амар шахуулсан ч юм эсвэл одоо блоклож мэдэхгүй зүгээр тийм зүгээр ингээ яг санаж байгаа ихний тоглолт ч юм уу тийм санаж байгаа зүйл байдаг. Тийм момент гэдэг яг орж ирэхгүй байна. Яг тийм яг орж ирэхгүй. Одоо ингээл 19 цаа тамирчин гэдэг чинь за ингээ бүтэл бүхэн ингээ хитгэн удаагаар авцсан юм хөлгүүд гэдэг багт ороод ирчлээ ингээд pressure ч юм уу ингээд ямар нэгэн дарамт ч юм уу мэдэрч байсан. Тийм pressure бол байсан. Тийм яг үнэхээр байсан. Яг эхний жил бол бас яг л ингээл юм эхнээс нь сурвал би бүр яг саксыг яг ингээд анханаас нь 0-оос нь сурж байгаа юм шиг л мэдрэмж төрчихсөн бас нөө дээрээс нь серв коуч ирээд биднэрт бүгдэнд нь ингээд шинэ систем суулгачсан болохоор зээлчгүй ирээд тэгээд яг л бүр ингээд 0-оос нь саксыг сурж байгаа юм шиг санагдчихсан. Тэгэхэд л бас ер нь бас хэцүү л байсан. Тэгээ бас миний дараагийн асуух зүйл нь болохоор бро энэ зүүн Вьетнам явсан шүү дээ. Вьетнамын лиг рүү
Миний бодлоор зүгээр яг Вьетнам явахын өмнөх тэмүүлэн Вьетнам явж ирсний дараах тэмүүлэн хоёрын юм тоглолтын арга барил талбай дээр ингээ бие авч явж байгаа байдал шийдвэр гаргалтууд ч юм уу те нэлээд өөр санагдсан. Надад зүгээр миний анзар. Тэгэхээр тэр одоо ингэж гадаад усад өөр импорт толчоор очих нь чиний ингээ сагсан мөнгөийг харах юм одоо өнцгийг хэр их өөрчилсөн ер нь чагаанд хэр их нөлөөсөн бэ? Тэр шийдвэр бол ер нь миний карьерт ер нь бас амар том нөлөө үзүүлсэн шийдвэр байсан шүү. Тэр нөгөө BCL энтриг өрхөө шууд дундаас нэвтэрчтэй. Финалаар. Би ярина. Юунд дэр бэд ростер бэдгүй. Тэгээ нөгөө коуч нартайгаа ярилцж байгаа л тэгэл алин зөв шийдвэрээ гэж бодож байгаа л да. Ер нь явсан зүгээр юм байна гэл. Тэнд очиод ер нь бол саксумгийг бас үзэх үзэл амьдралыг үзэх үзэл энэ төр бас ер нь бүх талаараа амар ингэж өөрчлөгдөд level up хийж ирсэн гэх юм уу. Тэнд ер нь тэгэл яг импорт гээл яг ер нь өөрөө хариуцлагыг үрэх хэвээр ингээл бүх зүйл дээр ер нь бага манлайлах хэвээр гэдэг зүйлүүд ингээд тулгарч ирсэн. Мэргэжлийн байх хэвээр гэдэг юмнууд тулгарч ирсэн. Тэгээд ер нь бол тэнд байсан манай коуч байсан мундаг коуч байсан. Англи улсын DG гэдэг манай коуч бит хоёр ер нь бол амар их ажилласан тэнцээ өглөө алга ур чадрын юмнууд тэгэл ингээл шийдвэр гаргалтууд дээр минь сайн амар ажилласан. Би тэгээ бүр сүүлийн 2 сар тэнцээ бүр холбогчдоор тоглосон шүү дээ. Хөө тийм. Тийм би яг холбогчдоор тоглоод манай нөө уг нь үндсэн холбогч шигшээгийн холбогч нөхгүй. Тэр гимтэлтэй жоохон өгшөө тэг гимтэлтэй. Тэгээд манай тэндээс импорт тоглогч ингээ бөмбөг аваад явахаараа бүгдийг ингээ өөрөө аваа авчдаг. Бүгдийг ингээ пасс мас өгөхгүй авчдаг. Тэгээд коучтой гарч байгаа чиний холбогчдоор тоглоод үзэх үү гэд. Тэгээ холбогчдоор тоглосон чинь бас болж шүү. Тэнд болох гээд шүү. Тэгээд ер нь сүүлийн 2 сар ер нь холбогчтой тоглож бод ирсэн шүү. Зөөс наач юм болж та мэдээгүй юм. Ялтай зүгээр оноо алтар чи юус нэлээ сайн санаж. Тэгээд танаа багийн нэг броч нь одоо металлих болоогүй л би тийг санагдах юм те. Фобен гэдэг. Тэгээд бас нэрийг хэлж чадахгүй болох би тэгэлч те. Тэр гаж уг нь Вьетнамд бол амар юм лээ шүү дээ. Яг гоо би бас металл нэг муу тоглоод байгаа гэхгүй зүгээр яг металлд бол биш юу. Вьетнамд бол нэлээ сайн сүүлийн 3 үйлрэл юм байна шүү дээ. Үу тийм. Бүр яг би зүгээр яг нөө шүмжилж байгаа ч юм биш зүгээр бас уг нь ашиглавал манай хүнийг яг зөв ашиглаж чадвал манай хүн бүр амар давуу тал үүсгдэг. 3-аас бүр амар өндөр хөвтэй шиддэг. Бүр үнэхээр өндөр хөвтэй шиддэг. Тэгэл роллигээд хүүк шот мод хийхээрээ бас айгүй өндөр хөвтэй шиддэг. Төлөс бол үнэхээр сайн штог. Яг бүтэн потенциалаар л үүсэж тоглохгүй. Тийм бүтэн потенциалаар бол үнэхээр тоглохгүй. За мөн дээрээс нь яг одоо энэ дээр асуучлах зүйл нь болохоор яг одоо Вьетнамын лигийг ер нь цалин хөрсөний тухай тэрийг одоо хэлж болт юм болов болохгүй юм болоо тийм ээ. Тэрэн дээр ер нь чиний бодлоор хэлж болно гэвэл болохгүй болно. Тэр сарын $1500 төгсөн. Одоо тэгтээ энэ жил өссөн гэж сонссон. 2500-аас 3500 болсон гэж сонссон. Зөө. Миний бодлоор л одоо ингэ өшөө юм залуу тамирч зундаа ингэ яг Монголоо бэлтгэл хэсэлүүтэй өөр нэг тэгж үзвэл айгүй зүгээр санагч надад яг зүгээр чиний жишээнээс харахад бас. Тийм, ер нь айгүй зүгээр юм байна. Тэр яг нь миний харсан өнцгөр заавал ингэ сагсан мөнгөөрөө сажин гэхээсээ илүү тэнд нөгөө нэг илүү хөөхөн талаас амар хөгжсөн. Ингээд маш олон ингээд улсын найзуудтай болоод тэгээд тэнд чинь би ганцаараа амьдарч байгаа шүү дээ. Ганцаараа ингээд амьдраад би дагаад одоо санхүүгийн хувьд ч юм уу ингээ бүх зүйлүүд өөрөө шийдвэр гаргаад ингээд гадны улсад ганцаараа тэгээ ингээд тэнцээ Монгол хүн байхгүй ч гэдэг юм уу англи хэл сайжрч гэдэг ч юм уу тиймэрхүү талаар ер нь хувь хүн талаасаа бас айгүй хөгжчөөд ирсэн гэж би ер нь хараад байгаа. Тэгэхээр ер нь бол залуу тамирчид ч юм уу явсан л хэрэгтэй гэж бодож байна. Боломжлоо байл. Энэ зуны ямар нэгэн төлөв байгаа юм? Энэ зун би ер нь 3-3 ахиад тоглоё гэж бодож байгаа. Nice. Би одоо сүүл жил хагасын өмнө тоглосон байсан баха. Тэгээд тэрнээс ч ерөөсөө тоглоагүй. Тэгээд энэ 103-3 бас тоглоё гэж бодож байгаа. Тэгээд шгшөөгийн өргөцсөн бүрэлдэхүүнд дутагдсан. Тэгээд шгшөөгд ямарч байсан. Сонгогдохыг хичээгээд бэлтгэлээ гэж шгшөөгтэй тоглосон л та. За тэгээд би нэг ийм үзүүлч гэж бодож байна л да. Энийг одоо бараг шараад мэдэх байх. Ер нь бараг брод бараг ганцаа хийсэн те. Босд нь бол хийв. Би тэгээд яг одоо ингээд ийм селебрейшн харчаад би бүр амар барьсан байхгүй ингээд. Ягаад гэвэл маа ингээд лигийн тамирч яг өмнө бүр хитрхи түү дайм ийм humble ямар селебрейшн гарах вэ ингээд ерөөсөн эмоц илэрхийлдэг. Тэнгууд яг бро 3 шидчлөө та ингээл ихэд би бас гоё шаалаа гэж зөөр тэрний тухайд ер нь. Тэрний тухайд ч яг хаа тэгэл би яг найзтайгаа өмнө нь ярьсан байсан. Одоо ер нь жоохон celebration энэ төр хийвэл яа ингээл мадрал ярьж байгаа шүү дээ. Тэгээд хоёлоо маань найзлыг тоглож байхгүй. Тэгээд хоёлоо хин төрүүлж яг юм клатчуд 3-аас хийсэн. Ийм celebration хийгээд тэгэж яриад
Тэгэл ер нь яг тэр хийсэн. Зөв. Тэр ихтэй хүмүүс Jalen Brunson-ийнхтэй жоохоо андуурах шиг өснө. Тийм байсан. Jalen Brunson ингэж амаа дардаг. Тийм. Энэ болохоор нөө ингэж маск зүүж байгаа ч юм уу тийм. Тиймэрхүү утгатай. Бид бас бид нөө сансрах. Тэгээд сансар масар жоохон багт гадаа шид мэднээр тоглохоор бидээс ингэж мазардаг гэсэн байхгүй. Ер нь сансрын юм шүү дээ. Бас нэг. Тэгээд тэрийг бас ер нь ингээ маска зүүж наач гэдэг утгатай ч юм уу те. Тиймэрхүү утгаар ер нь төвсөлж байна. Одоо тэн дээр бас нэг юу байна л да. Тэчин бол бро яг дандаа юм клач мөчт байсан байхгүй юу. Тэнгууд ер нь клач мөчөж сэтгэл зүгөө ч юм уу хэрхэн яаж ингэж контролтэй. Тэгэл нэг юм боддог ш. Тэгэл довтлох зай гарч ирвэл довтлоно л гэж боддог. Ер нь их боддог. Окей. За тэгээ манай дараагийн старт пэйж калхас юм манай болохоор бро юм дээдлийн Сингүргийн брэнд хамтран ажилладаг. Тэгээ Сингүр брэнд Ultra Smart. За чиш. Машин тавьчих. Харин тийс. Ердөө 4.3% градустай Сингүр брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингүр Ultra бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингүр брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ultra Cool, Ultra Smooth Сингүр Ultra брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За манай дараагийн Start Bench Cat болохоор Хасын хөлгүүд багийн Барсул, хасын хөлгүүд багийн Аз 2, мөн хасын хөлгүүд багийн Их 2. Яа. За би ч ирүүчиг. Энэ яа юу орж ирж байна. Энэ юу орж. Энэ юу орж ирж шээ. Их дадуулах бро багийн эзэн. Ямар юу орж ирж байна те. За юу ачаа. За өндөр намаар нэвчөө. Азаа гараад их ахсэл сэлгэнд барсаг хасаад өндөр намаар нэвч. Амар орж ирж шүү те. Амар орж. За окей. Ер нь одоо ингээд яг өмнө болох бас азаа манад орчихсан байхгүй. Би зүгээр тийм сонсчихсан. Азаа ингээд тухайд бас юуч бодоогүй нэг ингээд хаш масаад хэлсэн. Дараанд бас нэг бэлтгэл дээр ч нэг юм өчнө хасцсан байлээ мэйл гэдэг нэг юм яриа гарсан гэсэн. Тэр үнэн. Ер нь ихсэн тэгэл маазрал. Тэр яг зүгээр өчнө хасцсан байлаа шүү дээ. Тэгэл маазрал маа баях чир амар фаны болохоор тэгэл маазрал. Тэгээ санийх болоо сайн орж ирж. Амар. За окей. Эндээс бас миний масгад бас фаны гэдэг тэр нэг юу. Ер нь юм хөлгүүд баг юм нэг соёл байна л да. За бусад багуудаас ялгарх нэг юм соёл ч юм уу. Ер нь чиний бодлоор хөлгүүдийн culture яг Broncos culture гэж юу вэ? Яг тодорхойлж хэлвэл юм хэд вэ? Тодорхойлж хэлвэл гэхдээ яг тодорхойлогдохгүй хаа. Миний бодлоор одоо ингээд үг яг ингээд тодорхойлох үг л орж ирэхгүй байна. Зүгээр ер нь манай багийн соёл, манай багийн уур амьсгал ер нь бол бүр юм ондоо төвшөнд гэж би хардаг. Бусад байгаас бүр юм тасарсан гэж хардаг. Та зөв бүгд найзууд ингээ бие биенийг харж байгаа ш тэр бактерийн тоолж байгааг бүгд ер нь. Ер нь ингээд сонсоод ч юм уу ингээд харж байгаа манай багийн уур амьсгал, соёл бол яг үнэхээр тасарсан гэж харж байгаа. Яг ингээд ах нарыгаа хүндлээл, ах нараасаа сурах юмаа сураал, ах нар ч гэсэн бид нарыг ингээд хүндлэх үедээ хүндлээд, маазрах үедээ маазраа, найзууд шиг байгаад, заримдаа аав шиг байгаад бүх талаар ингээд зөвлөдөг болохоор ер нь бол үнэхээр яг өөр идэх манай багийн уур амьсгал болж байгаа. За тэгээ миний дараагийн асуултаар ерөнхийдөө чиний ингээд яг locker room би бас ингэж бодох ингээд тамирчтай бас юм гоё моментууд юм locker roomд болдог байхтай гээд чинь одоо ингэ зөв санаач орж хамгийн гоё юм locker roomд өнгөрөөсөн юм дурсан шиг бол ингээд болж исэн ч юм уу. За яг мэдээж яг ингээ хамгийн түрүүнд манай коучтэй л бод яг өнгөрөөсөн дурсан орж ирж байна л да. Тэр яг миний сэтгэлд одоо ингээд амар үлдцээ. Маа коуч нэг өнгөрдөг өдрийн өмнөх өдөр маа тоглолттэйсэн шүү дээ. Тэгэхэд маа коучийг сэлгэнд орж ирчих. Бид хоёрыг өмнө нь ингээд баян гардаг байсан. Коуч надад нэг жишээ хэлээл. Евролигийн билүү MVP авсан тоглогч нь MVP авсан тоглолтонд 15 самбар 15 ассист нэг ч оноо аваагүй гээд. Тэгээд MVP авчихсан гээд. Тэгээд Саксон бөмбөг гэдэг бол зөвхөн одоо авалт биш юм аа. Гээд багт хэрэгтэй нэг алхам нэг ингээд дамжуул нэг зөв гიშгэлт хийхэд л тэр чинь ингээд багт амар том нэрийг болж идэм аа. Хойлоо ингээд тим зүйл дээр илүү ажиллая. Самраас бөмбөг авалт ч юм уу. Багт хэрэгтэй бүхэл зүйлийг ингээд хамгаалт тотлохоо тэн дээр ингээд ажиллая гэдэг ч юм уу. Тэр талаар амар их ярьсан байхгүй. Тэгээд яг өнгөртөг өдрийнхөө өмнөх тоглолтын дээр маа коуч надруу яг амар ууралж ирсэн. Бүр ингээд амар загнаад ингээд бид нэг алхам зөв хийх хэрэгтэй. Бид нэг дамжуулт зөв хийх хэрэгтэй. Нэг самраас бөмбөг авалтыг бид авах хэрэгтэй. Хоёулын талаар ингээд маш олон удаа ярилцчихсан бидтэй гэдэг бүр ингээд над руу ингээд уралж исэн бохгүй. Тэгээд тэгж уурлаад
тэгээд манай коуч ингээд маргааш ингээд бурхан болсон. Тэгээд яг тэр яг миний сэтгэлийг амар үлдсэн. Яг тэр коучийн хэлсэн үгнүүд надад ингээд ойлгуулах гад байсан юмнуудыг бүр ингээд амар хүлээж авсан. Тэр л яг миний лог рум нэмэрлсэн. Форм юм байна шүү дээ. Тэ хамгийн амар мөчлэн да. Тэг яг нэг хүн чинь бас тийм одоо чамаг хамаагүй хүнд нэг уурахгүй байна миний бодлоор. Юм хэрэг хүн ингэж чадна, сайжрна гэсэн тийм итгэж байгаа хүнд л ингээд айгу кэрлж байгаа хүнд л уурах байх гэж би бол бодож байна. Яг сайжирсаа гэж хүсчихсэн болохоор л уурсан. Тийм баг. Тэр мөчлөр нь хамгийн амар мөчтэй. За бидний дараагийн ярилцах сэдв нь болохоор ихэдөө ер нь бол энийг бол хүн болгоо одоо ерөөдөө сүлдээ бас нэлээ ингээд их зүйл төвшөнд очлоо тийм шүүлтэй асуудал хэвчүүл. Одоо манай дээдлэгт. За шүүгчд нь одоо ингээд тамирчныхаа тайлбарыг сонсдгоо л гэхийн импорт нь ингээд одоо зүгээр тайлбарлаа шүү дээ. Ингээд сая гарч өчлөө шүү дээ юм уу те. Ингээд юм англиар тайлбар хийхэд тэрийг ингээд одоо ойлгодгоо ч юм уу одоо юу гэх одоо юм шүүлтэй холбоотой асуудал ингээд бүр ингээд too much ингээд баг юм тоглолт болгон дээр ингээд бүх багийн тоглолт болгон дээр ингээд сүлүүд тавтагдаад байна л да яалтч угаараа. Тэг үнэхээр улаан цайн ч юм уу те заримд нь ямар зүгээр энгийн мэдхгүй сакс мэдгүй ч зүгээр ингээд энгийн сакс мэддэг хүн шараад өн чинь уг нь алтай юм шүү гэж бодохоор ч юм уу тэнэр бүр ер нь ингээд шүүгчтэй тамирчтай хоорондоо харилцаа ч юм уу чи ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Одоогийн төвшин хэд яг ямар хуу байгаа вэ ч юм уу тэр талаар зүгээр өөрийнхөө болоос хуваалцвал. Миний бодлоор яг хоо манайх ингээд одоо лигийн шүүгч нарыг яг 5 жилийн өмнөхөр ч юм уу 10 жилийн өмнөхөр харах юм бол манай шүүгч нарын ур чадвар ингээд зэрэглэл мэдрэмжүүд ингээд жилээс жилд ингээд тогтмол өсөж байгаа. Яг үнэхээр сайжирж байгаа. Яг хоо зөвөр нөгөө лигийнхаа ч юм уу тамирчдынхаа хурдыг гүйцэхгүй байна уу даа л гэж зүгээр бодоод байгаа гэх юм уу. Тэрнээс ч манай коуч нар бол үнэхээр манай шүүгч нар бол үнэхээр яг жилээс жилд маш хурдцтай сайжирж байгаа. Одоо ингээд LCL тоглоал, BCL тоглоал ингээд шүүгч нарын харилцаа, хандлага бүгдийг ингээд гаднаас харж байгаа шүү дээ. Тэгэхэд BCL-ийн ч юм уу ECL-ийн шүүгч нар ингээд тамирчны харилцааг сонсох уурлах үед ч юм уу байдаг. Ингээд уурладаг ч юм уу те. Ингээд цаашаа бай ч юм уу те мэдгүй. Тиймэрхүү үед байдаг хүн болгоно л алдаа гарч байгаа. Зүгээр миний бодлоор монгол шүүгч нар хэтэрхий тийм хувь хүн рүү хандаж хувь хүнийхээ үзэл бодлоор шүүгээд идэм шиг санагддаг. Наач бас гоё point. Ингээд хувь хүнийхээ үзэл бодлоор ингээд том агуулгаараа биш одоо энд одоо жишээ нь нэг импорт тоглогчдоос товтлох юм бол эвгүй товтлох шүү дээ алдаа ч юм уу блог ч юм уу мэдгүй те. Тэгэх юм бол за импорт тоглогч үсэрсэн юм чинь магадгүй блог байх. Одоо ингээд өнгөрөөч. Жишээ нь одоо манай монгол тоглогч импорт тоглогч төр блог тавих юм бол алдаа ч юм уу те. Мэдгүй яг нэг тийм хувь хүний үзэл бодлороо тэгэж юм жоохон логгүй жоохон тийм байдаг гэх юм уу. Тэд нар нэг юм бид нарт яаж харагдаад байна гэхээр нэг үеийн чинь юм дабл стандарт шиг юм байгаад байгаа юм шүү. Ингээл импорт дээр болохоор ингээл одоо импорт алдаа ихээр тэр нь алдаа биш ингээл Монгол тамирчид нь яг адилхан байхаар ч юм уу тэр нь алдаа болоод ч юм уу яг хүмүүс болохоор тийш харагдаад байгаа нэг жоохон шүүгчнэрийг жоохон юм шүүмжлэхэд бас хүргээд ах шиг байгаа юм зүгээр миний хэлсэн болохоор. Тэгж байгаа байх. Тэгээ бас Брогер төрөний юу point яг аягүй саналаа л да ингээд адилхан уус хурдтай хөгжиж байгаа. А гэхдээ яг ч нэг тамирчдын хурд нь нөгөө хөгжлийн хурд нь илүү жоохон хурдан байгаад байгаа учраас тэгж байгаа бах тий. Алхалж байна. За тэгээд манай дараагийн асуулт болохоор ингэж байгаа. Монголын дэдлэгийн чиний бодлоор хамгийн overrated болон underrated тоглогчийг нэрлэвэл ямар хэцүү асуудалтай тий. Underrated-ээс нэгэлчтэй. Underrated нь бол ялч юм аа бэндэр яа. Бистэ ямар болоонаас ингэ сонсож байна. Бэндэр яа үнэхээр underrated. Бүр бэндэр яагийн IQ яг тэр саксумгийн тоглож байгаа арга барил бүр үнэхээр өөр төвшнөх. Хамгаалалт бүр үнэхээр амар шүү. Бэндэрийн хамгаалтын мэдрэмж яг тийм бэндэр яг тийм тоглолтыг залгуулдаг хүн гэх юм уу? За. Яг залгуулж ингэж бүх юм яг балансжуулаад ингэдэг. Бэндэрийн IQ бол үнэхээр амар. Бэндэрийн бол хамгийн underrated тоглогч. Тэгээ нэг цаач одоо бэрхтэлтэй байгаа юм байна. Тийм одоо жоохон бэрхтэлтэй байгаа. Гэхдээ одоо ер нь гайг болцоо одоо буцаад удахгүй ороод ир. Маш. Сарын дотор ороод ирэх хаа. За хамгийн underrated нь За хамгийн overrated дөө. Тийм яг шинэл бодлоо шүү дээ энэ бол. Хамгийн overrated тоглогч. Хамгийн да цэник хэлмээр юм бэ. За миний бодлоор Ахмад Гэлберт. Хамгийн overrated. Одоо ч баг манай нөхрийн нутаг буцах цаг бас болж ах шиг байна да тий. Хэлцэж байгаа.
би зүгээр сая scrub ирэх хүртэл хамаадаг жоохон өнгөлдөг гэсэн байхгүй юу? Яаж ч зүгээр scrub ирээд харсан ч бас өөрөөсөө л. Шал өөр төвшин. Шал өөр яалч өөрөөсөө л. Тэгээ бас жоохон өөр ийдсэн. Би бас тохиолж бодож бодож л байсан. Хамгийн өөр эцэд бол Ахмад. За тэгвэл бидний дараагийн ярилцах сэдв нь ихэдөө энэ болохоор яг миний л зүгээр сонссон зүйл шүү. Ер нь хүлгүүд багийн одоо тамирчид байна шүү дээ. Тамирчид ер нь одоо ингээд баг болгон төсөвтэй байгаа жил болгон тий. Хүлгүүд багийн тамирч яг бусад багийн адилхан ролтой адилхан статус хийж байгаа тамирчдаас нэг баг зэргийн нэг жоохон юу байдаг. Жоохон доогуур байдаг. Гэхдээ одоо магадгүй одоо ESL-ийн BSL-ийн цалинч юм уу ингээд бас ингэждэг гэдэг зөвхөн тиймэрхүү өнцгүүд бас гадуур явж идэг. Тэн дээр ерөнхийдөө бол яг үнэхээр зөв тийм байдгүй. Мөн дээрээс нь чамд бас амар оффроуд ер нь ирсэн үү гэдэг ч юм уу. Тэр талаар хуваалцах болох. Магабагийн хувьд яг хуу тийм яриануд гадуур яваал идэх л та. Гэхдээ яг хуу Магабагийн тоглогч нарт өгж байгаа үнц нь ер нь бол тэр цалинтайгаа ингээд дүүцээ нөхөд оччихдаг гэж би хардаг. Гэхдээ яг хуу энэ жилээс ахуулаад Магабагийн цалин бүр хамаагүй өндөр болж эхэлж байгаа. Бүр маш өндөр болж эхэлж байгаа. Намайг анх орж ирээд эхний 2 жил тоглоход байсан цалинг одоо энэ жил 5-6 дахин нэмдэг ч юм уу. Тийм байгаа. Тэгэхээр ер нь бол энэ жилээс ахуулаад бусад багийн төвшөнтэйгээ яг адилхан очиод ирж байгаа. Багийн цалин багийн менежментийн хувьд гэсэн маш сайн ажиллаад ингээд хүлээд ирж байгаа. Тийм болохоор тэр одоо ер нь хэрэгчлээс байхгүй болох байна. Харин оффрын хувьд гэвэл би бол зүгээр ер нь бараг цаалж да тэдэн баг бол оффер тавьсан байх. Яг бро яг мэдээж гэрээтэл багтаа. Гэхдээ зүгээр бас нэг оффер байдэн шүү дээ ингээд нэг. Улирлах гişгийн өмнө оффрууд ирсэн. Ер нь зүгээр хэлж болох бол би тэр багж л асуухгүй. Зүгээр тийг тоог нь хэлвэл тэдээс тэдэн баг ер нь оффер тавьсан. Нэг 2-2 баг болсон л тавьсан. Контент хэмжээний л байгаа шүү. Сонстайсан. Тэгэл ер нь ESL, BSL гээл тэгэл одоо сая манай ирсэн талигаж коучоос их юм сурыг гэдэг үнцнийг ер нь багийн өгж байгаа үнц нь маш өндөр болохоор тэгэл багт үлдэх сонголтыг хийсэн дээ. Чин нэг юм үг гэдэг чинь once you Broncos you always Broncos гэдэг чинь тэн дээр би бас саний хариулт нарыг бодоо сууж хэлээ л та ингээд яалч уу нэрэл зүгээр би бас гадуур дотор ингээд яг тавьчин цалин нэг ганцыг сонсож байгаа ш. За тэднийх тэр үедээ ингээд тэнгуут за нэрэл ингээд хөлгүүд багийн дотор уур амьсгал нь тэр мөнгнөөс илүү үнцэнтэй байгаа учраас л ингээд үндсэн кор бүрэлдэхүүн ингээд хадгалж үлдээд ч юм уу. Түүнээс амар оффроуд ирж байгаа ер нь бол тодорхой. Гэтэ мөнгө ер нь бүх зүйл биш шүү дээ. Мөнгө бол үнэхээр money is not everything дээ. Мөнгө бол нэг чухал зүйл биш. Тэгэл хэлсэн дээ. За энэ жил 10 жилийн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байранд бол Monlive маань бол байрлаж байгаа. За би дооролох нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс хэрэг хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. За тэгвэл манай дараагийн асуулт болохоор шинэ бодлоор Монголын дээдлэгт хамгаалж байсан хамгийн хамгаалахад хэцүү нэг Монгол тоглогч хамгийн хэцүү нэг гадаад тоглогчийг нэрлүүл яг тэр бас яагаад тийм хамгаалахад хэцүү байсан бэ? За Монгол тоглогч байхгүй та. Бага штэ. Томах. За хамгийн хамгаалахад хэцүү тоглогч. Шахчин оролт хийсэн. Томах яг бэлтгэл дээр хамгаалахад Томах яг ингээл хичээгэл тоглол Томахаас аим ш. Зүгээр хичээдгүй нас дээр яг хичэвэл яг уган шиг хичэвэл алан л та гэдэг. Бага цаачаа яг хичээл бага. Тэс мэдээ одоо ер нь амар байгаа. Энэ жил формоор маяг өндөр. Гадаад тоглогч гэх юм бол Wesley. Баярын Wesley. Хамгийн хамгаалалт тоглогч. Бус ялч нөлөө бас ингэ мисматч дээр хамгаалж таарчсан байх та ер нь байх хугацаанд дээр. Би ер нь дандаа импортуудыг ер нь сүүлийн үед хамгаалаад байгаа. Тэгээд Wesley ер нь бол хамгаалал хамгийн хэцүү тоглогч. Цаадах яг ер нь юу нь одоо тийм одоо бус импортоос хамгаалахад илүү тийм одоо ямар ур чадвар юм ч юм хэцүү болоод байгаа шүү. Яг оо одоо тэгэл scrap ч юм уу, Ахмед ч юм уу те. Одоо ингээл Монгол бусад импорт тоглогч нарыг одоо сул гарлуун ч юм уу, баруун тал руу хөөдөг ч юм уу ихэвчлээ. Тэгэх юм бол арай ингээд хамгаалахад боломжтой ч юм уу те. Тийм давуу талууд, магадлалууд байгаа. Тэгэнгүүт Wesley дээр болохоор ер нь цаа чи баруун зөнгөө. Ер нь бүх талдаа л амар хөвгөлтэй. Тэгэл бие хүч мэдсэн айгуу сайтай. Тэгэл ингээд
одоо жишээ нь зарим тоглогчноор ингээл байнга нэг хөдөлгөөнөө ингээл хөдөлгөөн нь хараалахаар ингээл мэдчихдэг шүү дээ. Wesley болохоор надад тэгдэггүй юм санагдав. Яах гэдэг нь мэддэггүй ингээд айгүй юу. Тэгээ pick and roll мол дээрээс бүр үнэхээр сайн тоглолт. Wesley л хамгийн хамгаалагдсан. Тэгээ би бас яг энэ жил ингээд хэрвээ метал баг доош ончвол ингээд хөлгүүд метал гэдэг юм одоо басна final юм rival баг штэ. Тэр бас байхгүй болно да гэдэг ингээд бас хөлгүүдээ өвчтэй жоохон ингээд бас нэг жоохон тий ингээд бас юу байж магадгүй ч бодоод байгаа яг зүгээр. Харин тийм би бас маш ачтуу өрсөлдөгч юм бас нэг талаараа бас хамгийн ингээд заримдаас юм хайртай юм байдаг штэ. Би бол битээ унаасаа л гэж амар хүсэж байгаа. Уусаа тэр багийн соёл тэр багийн ингээд их өнгө төрх нэмж байгаа. Тэр бүх зүйл амар гоё шүү. Тэр би бол үнэхээр метал багийг битээ унаасаа л гэж амар хүсэж байгаа. За тэгээ манай хамгийн сүүлийн старт бенч кар бэлэн болсон. Яа наач л юм гоом таа. Аваагаа явж ирсэн гэдэг. Тэ аваагаа. За манай хамгийн сүүлийн старт бенч болохоор хөлгүүдийн энэ бол манай анхны юм холимог юу бенч старт бенч гэдэг. Энэ болохоор Миллер, Томах сэргэлэн. Миллер, Томах сэргэлэн. Энэ ихтэй гайгүйч бас магадгүй. Гүү ч юм уу. Хэцүүлэн тий. Тэ хоёр ахын нэг их ч гомдоод бөө юм боллоо. За би англи завтай тавидаар хийлээд байна. За юу вэ дөө? Юу ачи? Миллерийг гараанд аваад. За. Сэгийн ахыг сэлгэнд аваад Томах гэсэн. Маа Томах ойлгоно. Окей. Томах гайг. Гайгүй. Хамгийн гайг. Томах ойлгоно. Гэтэ ер нь хараад хаа зүгээр Томах бол талбай дээр нэг тийм та тийм ер нь нэг тэгэнт үү тий. Ер нь ингээд тийм одоо таатай ингээд ярилцж байгаа харилцаж байгаа ч юм ингээд зүгээр ингээд body language холоос харахад ингээд амар мухалаг байдлаар юм зөвлөд ам шиг ерөөдөө хайцдаг. Тэгэхээр ер нь тэр талаар ер нь яг Томах энэхэд одоо юм залуу тамирчтай энэхэд яаж харьцдаг? Томахын ер нь бол харилцаа бид нарт зааж байгаа арга барил ч юм уу бүр үнэхээр өөр төвшинч. Бусад ах нараас ч гэх юм уу. Одоо зүгээр Томахад л яг үнэхээр ингээд моментиг мэдрээд тухайн арга барилд нуурлах үедээ уурлаад загнах үедээ загнаад аргадах үедээ аргадаад ч юм уу те бүхий л ингээд цаг үеэ мэдрээд бүр амар гой зөвлөгөөнүүд өгдөг. Тэгэл яг Томахын зөвлөгөөнүүд энэ бас гоё орж ирж. Яг орох уу? Яг орно шүү дээ. Томахын зөвлөгөөнүүд бол үнэхээр бас ер нь цааш нөгөө нэг хүнд хүргэх арга амар сайн мэддэг болохоор яг айгуу гоё орж ирдэг. Тэгэд та хэд маань ерөөдөө бас нэлээ ингээд одоо BCL ч юм нэлээ олон орноор явлаа те аялын тоглолтууд хийлээ. Тэгэхэд ийм болж байсан гас нэг юм хөгжилтэй юм фактлсан чи өөрийнхөө ч юм уу багийнхаа нэг тамирчны ч юм те гас нэг юм фактлж ирсэн зүгээр одоо зүйлээ хуваалцвал ямар зүйлийг тэг хуваалцаач шүтэнтэй. Фактлж ирсэн нөө. Тий одоо нэг нь магадгүй паспорт алга болдог ч. Өөртөө зүгээр яхаа нэг тийм. Яг гадаашаасан хүмүүс ингэхээс л манай цэнгүүнэл амар фактлж шүү дээ. За ер нь бид нар маа баг дотор цэнгүүнэгийн чихвч бол төрөхгүй юмсан гэдэг яриатай. Цэнгүүнэ бат сард нэг удаа чихвч алгалсан. Яа. Үнэхээр тэр бол үнэхээр хууль. Бид тэгдэг байхгүй ганц дээ шүү дээ тэр л чинь. Ганц руу бэлтгэл гарцсан тэгээд уул руу алхдаг байхгүй. Уул руу алхачаад бүр орой дээр нь гарчаад бүр цаг алхаж байгаа шүү дээ. 30 хэдэн минут алхлаа. Тэгээ буугаад ирдэг байхгүй. Цэнгүүнээ ингээл эхэлж шүү. Ер нь юмаа чеклээ. Юмаа чеклээ. Хайч шүү гэд бид яа шүү буугаад явах гэдэг чинь автобус үлээсэн. Тэгсэн чинь цэнгүүнээ чихвч орхицсан. Йоо. Буцаа гүүгээд. Тэгсэн чинь уулын орой дээр орхицсан юм чи AirPod-оо. Байна уу тань яваад. Яваад ирсэн байна. Tas сард нэг AirPod хайдаг байлгас. Тэгээ уул руу гүүгээд авчирч байгаа ш. Гол нь уул руу хорд хийж байгаа ш. Бидэд явахгаа хүлээгээд идэг автобустай. Цэнгүүнээ л бас гоё штэ манай. Фано ер нь. Тэгээ цэнгүүнэгийн чихвч утсан хоёр бол төрчихгүй юмсан гэдэг. Цэнгүүнээ үнэхээр гоё. Цэнгүүнэгийн тэр л хамгийн фан байна да. Тэгээд одоо энийг асуугаад байгаа. Ер нь энэ жилийн болон өнгөрсөн жилийн хөлгүүдийн аврагын баяр ямар хөө болсон бэ? Аврагын баяр. Оо тийш дээ. Би бүр сонсон баха ер нь зүгээр тийм. Би бүр 2 жил аврагын баяр дээр байж зүг шүү. 2 байж байгаа гэхдээ эхний жил аврагахад байгаагүй өнгөрсөн жил аврагахад байгаагүй. Яг эхний жил нь бол биш. Эхний жил нөгөө юу явцгаахгүй. Аза биндрия бид гурав Ази аврагч явцгаа. 3 тийш дээ. Би жоохон өнгөрсөн жил жоохон бол байгаагүй бол санаа. Тэгээ Ази аврагч явцсан. Тэгээд өмнө жил авраг авсан чинь би Вьетнамд байсан. Ваа. Би бүр өнгөрсөн жил багийнхан гоё бүх юм дээр байгаа шүү дээ. Аврагын баяр дээр байгаагүй, BCL-ийн төрүүлэлт дээр байгаагүй, Дубайд байгаагүй. Тэгээ Дубайгаас маа багч чинь бүр Турк руу явж 7 хоног аялсан. Тэрэн дээр байгаагүй. Би чамд тэн дээр очичлоо мочтойж бодоодсэн. Тэн дээр байгаагүй. Би чинь тэнд Вьетнамд
За хөлгүүдийн төгөл энэ жил хэрвээ аврах бол нэг тэмүүлэг нэг галзуу баа. Энэ жил надад аврагын баяр үзүүлэхгүй бол Харин үзүүл хэрэгтэй байна. нэг аврагын баяр үзмэр л. Ямарч хөлөг багтаа ингээд тодорхой хэмжээг хугацаа өнгөрүүлчлээ. Мэдээж бас тассан байх зүгээр яхаа. Мэдээж тамирчин хүн л юм чи ингээд ямар нэгэн байдлаар хизээнийх цагт за нэг өөр багт тоглолдог ч юм уу гэдэг нэг юм бодол өн хальт орж ирж ирсэн нь ер нь зүгээр. За нэг өөр одоо нэг орчинд орж үздэг гэдэг ч юм уу те зүгээр яхаа. Тамирчны хувьд Яг уу орж ирж исэн. Гэтэ тэр орж ирж исэн мэдрэмжээ сая Вьетнам явчаад дарчил ирсэн. Нэг өөр орчинд орж үзээд өөр бүх тоглож үзээд. Тэгээд одоогор ер нь бол нэх амарчдын бодол байхгүй л. Гэтэ яг бас юмыг аж мэдв. Тэ юу болоо. Юу ч болоо юм мэдгүй шүү дээ. Одоо яг бро хэлж болох бол ерөөдөө хөлгөл багтаа дахиад хэдэн жилийн одоо гэрээтэй байгаа вэ? Тэр нь яг team option уу, player option уу тий бас байдаг ш гэрээнд одоо яг тоглогч өөрөө цуцлах хэрэгтэй юу, багаас цуцлах хэрэгтэй юу гэдэг юм. Тэр талаар зөвхөн одоо хугацаа юуг нь хэлж болох бол. Би сая улирал ихшгэд багтаа 3 жилийн гэрээ нэмжсэн. 3 жилээр гэрээгээ сонгосон. Тэгээд сүүлийн жилийн player option. Тэгэхээр ер нь бол энэ жил тоглоод, эх улирал тоглоод тэгээд ер нь бол чөлөөтэйгэнд болох боломжтой гэсэн. Тийм баг. Тэгээ сая хэлсэн нөхцөлтэй гэнэснээс ер нь Монголд одоо энэ зүйл хоногдоод эхлээд байх шиг байна. Ер нь чи одоо Вьетнам руу явхад тэр яг ямар хуу газраар гүүр болж ямар ингээ эйжент мэйчэнд холбогч юм ер нь тэгж яг яаж авсан бэ? Тэгээ мөн дээрс Монгол энэ зах зээл ер нь чамд хэрэг дутагдчих байгаа юм шиг санагдаж байгаа. Агентийн зах зээл үү? Тийм, агентийн зах зээл ер нь бол амар дутагдж байгаа шүү дээ. Гэтэ яг ирэх жилээс эхлээд ер нь бол Монголд маш олон агентийн газрууд үйл ажиллагаа явуулж эхлэх юм шиг юм сонсогдсон. Nice. Вьетнам руу явхад болохоор манай Вьетнамын маань коуч Instagram-аар DM бичээд тэгээ бид хоёр баг ер нь сар шахуу ярилцж байгаад тэгээд явсан. Тэгээд агент тэр төлөөлөгчийн хувьд болохоор хасын үлгүүд багыгаа төлөөлөгч болгоод тэгээд зээлэр ч юм уу тийм гэрээ хийгээд явсан. Гэхдээ нөө агенттай байж заавал гэрээ гэдэг шаардлагатай байсан болохоор тийм болохоор хасын үлгүүд баг маань яг наваг төлөөлөв. Тэгээд явчихсан. Монголчин тэгээд хэлж болох юм болов болохгүй юм л. Даад хэлчихэлч. Чинзах. За. Чинзах ч Монгол улсаас хамгийн анхны FIBA-гийн альбиасны эйжент л. Яг тийм хамгийн анхны Монголын хамгийн анхны альбиасны эйжент FIBA-гийн лицензтэй. Зөө. Nice. Цаа чин тэгээд ирэх жил ч юм уу тэрний дараагийн жилээс ч юм уу ер нь эйжентээрээ бас ажиллаж магадгүй л. Чи нууш таниулж байлгүй л. Таниулаа. Тэрийн сайн мэд. Ямар ч байсан л зэрэг цагдаагийн байгаа. Тий, би хоо тийг сонсч зүгээр ингээд та яагаад хөлгүүд баг хамгийн юм те ийм санхүүгийн хувьд өгөөжтэй мөртлөө сайн импорт авчирдаг гэвэл Чинзааг төхнөөс асууг чи. Чинзааг гэхдээ импортын сонголт нэр бүр аим шүү. Харин би зүгээр дөндөө бол хүмүүсээ тийг сонссон ер нь. Чинзааг хаах төв ургацад санагдж байна. Спорт орднерлиг болдог байхад Крис Джонс гэдэг легондрыг дөнгөж NCAA төгсөөд ирж байхад $1500 авчирчихсан. Тэгээд ааш би Крис Джонсыг $1500 авчирчихсан шүү дээ ааш. Тэгсэн чи одоо Крис Джонс нь Евролигт сая еврогийн гэрээ ийцэн амар өндөр түвшинд тоглолцсон байна шүү дээ. Тэгээд би Джонсыг сандыг битээ дөнгөж NCAA ирсэн гэдэг бол би өстөө мэддэг ус. Тийм дөнгөж NCAA төгсчөөл яг хамгийн анхны мэрэгжлийн лиг гэсэн. Одоо бол энэ Миллер одоо энэ талбарт бүгднгийн л одоо ер нь тэл Чинзаах л ирэхэд яасан. Тийм бүгднгийн л Чинзаах оролцол бүгднгийн Чинзаах. Би харин зүгээр яхаа Miles шүү дээ. Тэгээд Dwayne Miles-ыг Чинзаахаас авчирч ирсэн шүү. Тийм. Dwayne Miles Монголд ирсэн чинь Miles заяа бүр ингээд гүйж чадахгүй. Тэгсэн ингээд шидэл мэдэл ингээд шиддэг. Тэгээ ингээд бүгд Чинзаах урдлах Чинзаа юу байд ирсэн бэ ингээд. Чинзаах зүгээрээ харчий гэл. Тэгэл Miles бүр алсан шүү. Үй тэр плей-оффын Miles болборч би үлрэлийн тоглолтоос тухайд бас яаж лсэн энэ чинь юм фейл хүн яг тэр байсан чинь бас миний буруусан байлээ. Чинзаах тэн дээр амар мэдрэмж. Одоо ер нь яг ингээд бусад багуус ингэж юм одоо жоохон скаут хийх гэж бүсдэг хүн үнэхээр. Тэгэхгүй тэгэл нэг бол ингээд одоо өмнө жил авчирсан одоо нэг багт авчирсан тамирчин нэг бол дараа жилд нэг багт нь авчирдаг. Тэгэл хэдхий одоо ингээд юм дундаа ингээд эргэлдээл ингээд яг ингээд за муухай хэлэхэд ер нь бол зүгээр энэ одоо тоолбортой байна те ингээд ерөөдөө маш олон одоо ингээд хөлгүүд байсан импортуудыг дараа жил нэг өөр баг нэг ямар нэг байдлаар офер тавьдаг ч юм уу зүгээр нэг тим юм харагдаад байдаг юм надаа. Одоо Moss шилбэл бас ирсэн ч юм уу те ер нь. Яг би тэрийг харахтаа багуудаас нөө эрсдлэл бодож байгаа хэл та. Чи мэдээж амар бол их мөнгө зарж байгаа. Тэгээд өмнө жил нь Монголын лиг туршигдаад ингээд сайн тоглолтын легонуудыг авчрах нь тэр багт нөө жоох багтай нэг талаараа тий. Яг нөгөө талаараа бас яг оноод амар легон нэгээд аваад ирэх юм бол бас амар л юм болох тий. Тийм.
Ер нь чиний бодлоор одоо яг Монголд ийм ямар импорт ирэхээрээ ер нь ингээд ер нь уучраа болоод тах шиг байна. Миний бодлоор Ямар юм тоглолтын арга барилтай тиймэрхүү импорт гэхээр ер нь ингээд Монголын сагс нь айгүй юм тохироод байгаа чинь бодлоор санагдсан бай. миний бодлоор яг жижиг импорт ирэхээр л айгүй ядаргатай санагддаг ш. Одоо майлс шиг тий. Майлч одоо 1 м 70 биш 80 81. Тийм 80 идэх. Нэг тийм жижиг тэгээд нэг амар орчидтэй легонрууд ирэхээр багийг яг ер нь дэшээ явуулаад энэ үл гэж хараад. Ер нь нэг 3 мөрөв ч юм уу 2 3 дээр тоглодог легонрууд ирэхээр жоохон амжилт харуу байна даа л гэж би зүгээр ажиглаад байгаа. Яг нэг баг ер нь нэг амар төвтэй тэгээд нэг тийм амар холбогчтой байхад л ер нь лиг үүдээд байгаа юм шиг санагдав. Ер нь 1.5-ын тий. Ер нь классик сонголт ч тий. Тийм шүү дээ. Тэр нь л ер нь яг тийм майлс шиг тийм нөхөр ирэхээр л одоо тэр нөгөө намаг нөгөө руки жил 2 жилийн өмнө шүү дээ. Нөгөө Найтстай махт олон тоглолт гарсан шүү дээ. За тий. Тэгэхэд нөгөө Лукас гэдэг нөхөр өс. За саналаа. Тэр бас амар өс шүү. Тийм л би. Нөгөө Евролигт яжсан. Евролиг тоглож ирсэн тийм. гэдэг. Лукас Майлс хоёр шиг тиймэрхүү лигонрууд ирэхээр л ер нь Монголын лигт алаад байна уу даа л гэж хараад байгаа. Лукас амар өс шүү дээ. Майлс амар өссөн. Тэр жил өс амар өссөн шүү. Энэ бас нэг асуулт байна надад. Мос Divine Mice-тэй хөлгүүдийн ростер руу өнгөрсөн жилийн Толборт Миллертэй хөлгүүдийн ростер. Толборт Миллертэй. Гэхдээ Толборт Миллертэй хөлгүүдийн ростероос одоо байгаа Миллер Чимингатай хөлгүүдийн ростер илүү гэж би хэлнэ. Яг тэгэхээр эхний жил бид нэг амар их юм ингээд шинээр сурч исэн. Хоёр дахь жил бас ингээл тэр сурсан юм хэрэгжүүлэх гээл мэдчихсэн багаараа. Тэгээд энэ жилийн хувьд ер нь бол бүх систем юунуудаа ингээд ойлгоод тэр ингээд сурсан мэдснээ ингээд одоо багаараа гаргаж эхэлж байгаа гэх юм. Дээрээс нь маг коуч ирчээд бас амар том системийг үлдээчээд ирсэн. Тэгэхээр ер нь энэ жилийн ростер ер нь өмнөх 2 жилээс хамаагүй илүү гэж ярьж байгаа. Тэгээд Зэлчко коуч гэсэн тий. Зэлчко коучийн хувьд болохоор яг нэг юм зөвөр миний сонссон зүйл нь болохоор ерхэд юм жоохон тийм хандлага гаргаад ирсэн ингээд сервис саксуулахын нэмэр сакс. Маазууд та нар ингээд чадахгүй байна. Зөв гэдгийг хандлага одоо гаргаад ирсэн учраас бас нэг явуулсан гэдэг нэг юм яриа бол сонсдод өнгөрчсөн надад. Одоо хандлага одоо ингээд хоцсон ч барай загнаад ирсэн ухааны юм зур би сонссон. Тийм, ер нь яг нэг тиймэрхүү хандлага байсан. Ер нь бол сервүүд бол бид нар бол дэлхийн номер 1. Та нар бол одоо хинч ч юм уу те. Та нар л одоо Индиан чужиг саксуулаад юм шиг юм уу те. Би тиймэрхүү үйл хөндсөн байдал яг байсан. Гэхдээ яг тэр хүний нөгөө нэг бид нарыг бас сурчаасаа хөгжчөөсөө гэсэн байдлаар хурцлж байгаа л нэг хэлбэр юм болов уу гэж ер нь харж байгаа. Яг явуулсан тал дээр бол яг тийм юмнаас олж нэх явуулаагүй. Тэгвэл ер нь бол бас ховын шалтгаан байсан буцах ихнэр их хүүхдэн ч өвдсөн. Тиймэрхүү шалтгаан байсан. Тэгэл хоёр талаасаа ярилцж байгаа л. Тэгэл явсан. За тэгээ манай дараагийн асуулт болохоор нэг бро яг одоо энэ болохоор new era starting 5 байхгүй юу? Яг чи 2000 оноос хойш ингэж одоо төрсөн те юм тамирчдаар өөрөөр нь гарааны 5-ыг бүрдүүлж чинь яг одоо хин тав хэлэх байрал бүрдэл 2000 оноос хойш төрсөн те. Ойлгомжтой инхиод. За окей. Нэг дээр яг Монголын лиг тоглож байгаа. Монголын лиг тоглож байгаа юу? Тий. Монголын лиг тоглож байгаа. Дөг аза хэд дээр вэ? Дөг 5 дээр. Аза 4 дээр. Барса 1 дээр. 2 3 дээр. 2 3 дээр. Ямар 2000 оноос хойш төрсэн 2 3 дээр гэдэг байгаа тий. Маргад 3 дээр. Би 2 дээр. Nice. Одоо тэгээд би бас гэж бодоод байгаа мэтэх хүнд. За энэ би өнөөдөр нэг шишээ багийн өртгсөн бүлтгүнийг одоо дуудагч хүмүүсийг харчаад яа эдрийн бэлтгэл гэж бүр яг халаа болох нь дээ гэд одоо чи дотроо бас битгүүн угаасаа багтаа одоо багт орох гэсэн юм уусаа тамирч болох хүсэл байгаа ш. Тэгэхээр ер нь би зөв тэр бас яг харчаа за эн чин нас нь бүгд нэг иймэрхүү. За энэ яг угаасаа одоо арай ахмад тамирч зөөрийнхөө орох байх. Яг залуу тамирчтай хувьд өрсөлдөөн арай ширүүн байх нь үү би зүгээр хааж хэлчихсэн. Тэ алан болох хоогаасаа. Шгшэгийн бэлтгэл эхлээл алцах. Тэр дээр нь тэгтээ тэгж алцах юм гоё ш. Яг тэгэл өөрсдийнх нь төлөөл улсын төлөөл өрсөлдөж байгаа юм чи. Тэр бүр яг үнэхээр алан болох хаа. 17 хүн дутсан байсан баха. Тэгэхээр яг тэгэл яг 12 төвцөлөө тэгэл алцал үзэндээ. Окей.
За тийм ямар ч энэхэд өнөөдөр манай ингээд старт байж контент маань өндөр тийшээ хандж гин тэгээд бро өнөөдөр гоё хөгжилтэй байж чадваа бас жоохон сандарч мандарч ингээд тиймэрхүү юм ямар хөө байв өнөөдөр. Гоё лөө. Старт бенч дээр л жоох эвгүй тий. Аяа боцоо тэгээд амжилт нь болохоор мань уусаа яг орж өгөх болсон гэж зүт юм уу. Яг одоо дөнгөж цаг сонирхож байгаа яг чамайг харж байгаа хүмүүс байгаа ч тий. Тэр хүмүүстэд хандаж зүгээр гоё үг хэлвэл. Зорилгын төлөө тууштай байгаарай. Тууштай бөгөө зоригтой байгаарай. Тэгээд өдөр болгоно л зүгээр яг хамаагүй зүгээр нэг шат дахиад байгаарай л гэж хэлмээр. Ингээд нэг өдөр амар ингээд бэлтгэл хийгээд өдөр хийхэ болдгоо ч юм уу тийм байхгүй зүгээр яг өдөр тогтмолоор яг ингээд тууштай хийдгээ хийгээл бэлтгэлдээ итгэл явж явах тийм ямарчсан бэлтгэл хийж байгаа хүмүүсийг хичээж байгаа хүмүүсийг бурхан шагнана л гэж итгэдэг. Тэгэхээр тэрэнд итгээрэй л гэж л та. За ямар ч ч манай өнөөдрийн урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. За ямар ч ч манай өнөөдрийн дугаар ингээд өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжөөрөө тавьдаг ба. Тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Singur брендийн Super Ultra брэнд BTF-ийн Adidas мөн дээрс Monlive Sport хувцас үйлдвэрлэл бид бүхэнд хамтран ажилладаг үлээ. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. Цагаас манай өнөөдрийн BTF-ийн Adidas-ийн болгоно хэдүүлээ. Harden Wall Army Hellcat гэдэг үгийг бол онцлно. За бүгдээрээ шууд unboxing хийцгээе. Өмнөх дугаараар би болохоор Amo B Star-ын онцлог бол та бүхэн бол мэдж байгаа байх. За энэ болохоор Harden Wall Army Hellcat гэдэг үгийг бол ялсад бэлэн болоод хамгийн анх 1 сарын 17-нд худалдаанд гарахдаа $160 гарч байсан энэ хүү пүүз нь болохоор нэлээд гэлгаар мөн дээрс нь улан ийм улаан өнгөтэй болохоор шийдсэн байдгийн байх шүү. Мөн дээрс нь та бүхэн мэдж байгаа бол энэ бид бол нийтдээ бол 10-аас дээш загвар гаргасан ердөө 13 тоглогч байдгийн нэг нь болохоор Harden болгон саяхан энэ Harden Wall Army-г гаргаснаар болохоор болсон юм бэ. Нэлээд цаачин бас 10 шиг бол Harden зураг гаргасан байлаа. Мөн дээрс нь өмнөх дугаар дурдсан юм түрүү ишгийн оймс за ийм долгион хэлбэртэй материал мөн дээрс нь бүтэн уулны light boost технологи нь бол бүгд бол Hellcat-аар мөн адил багтсан байгаа. Хамгийн гол нь болохоор надад болохоор энэ ашигласан материал нь маш чанартай бүгд ийм гялгар ийм ганган харагдуулаад байгаа нь болохоор Hellcat юм бол онцлог юм болов гэж би бол харж байна. За ямар ч та бүхэн сонирхч байвал те BTF-ийн Adidas-ийн 3 салбарт Hellcat өнгөөр болохоор 40-оос 44.5 сайз нь бүх сайзаар байгаа юм байл. Энэ хооронд мөн дээрс нь Adidas брендийн маш олон загварууд ирсэн байгаа тул би болохоор YouTube-ийн доод хэсэгт болохоор description дээр яхаа линкийг байршуулж та бүхэн ороод бол Adidas-ийн бүтээгдэхүүнээ сонирхол боломжтой. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг BTF-ийн Adidas байлаа. Powered by Airplane. Аялын хөгжий.